хүн болгон хүүхдийгээ өөрөөр хардаг байгаас сарнаа цэцгийн дэлбэ өрөх шиг нь биш дэлбэнийг төрүүлж хардаг байгаас гэж бодож байна. Сэтгэл зүйч сотхуу болох. Ягаад болохгүй? Тэрхэмжтэй яаж ажил байд би тэр бүхнийг хийж чадна штэ гэж хардаг. Засаг хурлын гишүүн Баясгалан гишүүн маань бас зорж очиж Дархан уул аймагт уулзсан. За тэгээд сотхуугийн маань бол хувьд сэтгэл зүйч болох юм өрөөтөлтэй. Тэр дундаа бас яг ижил төрлийн одоо тусгай хэрэгцээт хүслийн бэрхшээлтэй хүүхдүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг байдлаар мэрэгшиж ажиллая гэсэн ийм сонирхолтой байдаг. Харамсалтай нь одоогийн нөгөө босрлын тогтолцоо маань нөгөө 12 дугаар анги дүүргэж чадаагүй болвол тэр чиглэлээр мэрэгших боломжгүй гэдэг асуудал байсан. Тэгээд Монгол улсын засгийн газрын гишүүн, улсын хурлын гишүүн Наранбаяр сайттай бас бид нар нэг сар гарны өмнө уулзсан. Тэгээд Наранбаяр сайтад бас энэ сотхуу дүүгийнхаа бас хүсэлтийг хэлхийн сацуу бас яг юм ижил төрлийн мөрөөдөлтэй маш олон хүүхдүүд байд юм байна. Энэ дээр ер нь ямар одоо гаргалгаа арга замууд байж болох уу гэдэг чиглэлээр бас аль биесээр одоо уулзч хүсэлт тавьсан юм аа. Тэгээд энэ хүсэлтийг маань одоо хүлээж авч сотхуу дүүгийн маань уламжилсан хүсэлтийг хүлээж авч ижил бас чуулган одоо дөнгөж завсарлаж ах энэ үеэр Наранбаяр сайд маань бас өөрийнхөө төрийн ордонд хөрөөндө хүлээж авч уулзж байна. Юуны өмнө бас Баясгалан гишүүн бид хоёрын бас саналыг хүлээж авч сотхуугийн маань уламжилсан хүсэлтийг бас одоо ажил хэрэг болгож байгаа Наранбаяр сайдад талархал илэрхийлмээр байна. За тэгээд эхэнд нь яг сотхуу мэд энэ телефоныг барьж агаад сайдтаа хийхээ гэсэн бод санаагаа хэлчихсэн. Та барьдаг. За энэ харахад сайн санаа намайг сотхуу гэдэг Эрдэнэ болд гишүүн Баясгалан гишүүн хоёрт бол 5 сард одоогоос 3 сарын өмнө болцсон. За юуны өмнө миний хүсэлтийг хүлээж авч бас намайг зуучлж өгч одоо боловсролын сайдтай болуулж байгаа тааштай талархаж байна. Тэгээд миний 2022 онд харааны бэрхшээлтэй 114 дугаар сургуулийг гişтгээр 9 дугаар ангиас сурч дүүргэсэн. Тэгээд яг тэр жилийнхаа 9 сард эмсүүд би коллежид орох гэсэн боловч тэгээд одоо зам харгуй байхгүй гэсэн улмаас тэгээд орч чадаагүй бас нэгдүгээр бас нөгөө шилтгэн бол манай эмээгийн маань би бас жоохон таар байсан болохоор орч чадаагүй. Харин энэ жил сая одоо хамаг бичих баримтаа өгөөд одоо 9 сарын 4-нд коллежид орохоор болчихсон байна. Мөрөөдөл нь юу вэ? Яг сэтгэл зүйч болох мөрөөдөлтэй. Тэгээд яг ийм ижил төрлийн ийм одоо бэрхшээлтэй хүмүүс хоёр төрөл байдаг. Яг нэгдмэл, хаагдмал гэдэг нь одоо яг жишээлбэл өөрийнхөө хүсэж байгаа, өөрийнхөө зорж байгаа тийм юмнууд одоо хэлэх одоо зэрэг хүрдүүж гэх юм уу те одоо сонсох хүнч байдгүй. Тэрнээс олбалаад одоо сэтгэл санаагаар унах тийм амиа орлох үйлдэлүүд гэсэн гарч ин тэрэн дээр би маш их эмзэглэж байгаа. Тэгээд одоо яг ийм бэрхшээлтэй яг ийм одоо сэтгэл зүйч шаардлагатай хүүхдүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх тийм бэрхшээлтэй болъё гэж сонгосон байна. Тэгээд дараа нь за тэгээд юун түрүүнд одоо дархнаас зориод ирсэн дүүдээ баярлалаа. Тэгээд хөгжлийн бэрхшээл гэдэг нь хүндээ байдаг юм аа. Хөгжлийн бэрхшээл гэдэг нь нийгэмдээ төрдөө үйлчилгээндээ тий. За тэгээд гол нь хандлагатай байдаг. Үнэхээр бэрхшээлгүй байгаагийн гол илрэл бол одоо би дүүгээ гэж харж байгаа. Дарханд очиод уулзахад бол битүү ихт бол ярихгүй сэдв бодлын хязгаар ямар ч юм байгаагүй. Тэгээд өнөөдөр тэр хүссэн мөрөөдлийг нь одоо биелүүлэхэд бол манай Эрдэнэ болд гишүүн маань гэж хөрцөлдөж энэ уулзалтыг зохион байгуулж байгаад их баярлалаа. За тэгээд ингээд хүрээд ирсэн, зориод түрээд ирсэн тийм. Тэгээд мөрөөдөлтөд хүрэхэд ойрхон болцсон биш үү? Тэнд ороход одоо коллежид ороход юу нь болов юм бэ? Ерөөсөө л орох гарах гарцал байсан. Эмээгийн асуудал бол дараагийн асуудал байсан. Үнийг эрэхтэй тийм. Ягаад гэвэл орж гарах боломжгүйгээс болоод л одоо бид нар сурч чаддаггүй. Би ч гэсэн одоо
мастер хамгаалахад аль сургуульд орох үлээ гэдэг яг л тэр бодлого бодож тэрхтээ хүн ороход хэцүү байдаг. Тэгэхээр энэ тал дээр одоо сайд минь бас маш сайн анхаарч өгөөрэй. Хоёрдугаарт гэвэл энэ зовлонд мэддэг хүн, энэ амьдралыг туулж яваа хүн энэ цаг үед яг бусдад зөвлөх нь хамгийн чухал сэтгэл зүйн те. Энд чи хаалттай байдаг зарим нь үнэхээр бүгд нээлттэй биш. Би үл нээлттэй төрлийн хүн. Тэгэхээр хаалттай төрлийн хүмүүстэй ярилцах тэр хаалгыг хэн тогшиж чадах вэ гэвэл манай содхүү шиг юм сайн сэтгэлээрээ ойлгодог ийм сайн залуучууд л тогшиж чадна. Тийм болохоор бол содхүүгийн минь одоо дэмжиж өгөөрэй гэж л би хүсэх байна да. За. Эмэтгээс үг гэдэг юм. Тийм гэр бүл эмэтгэл хоёулаа л гэдэг. За тэгээд содхүү их тийм хүсэл зоригтой хүү байна. Үнэхээр сод төрсөн хүү байна. Чанд баяр хүргэе. Тэгээ цаашдаа өөрийнхөө мөрөөдлийг биелүүлэхээр ингэж зоригтой бас алхаж яваад нь бас одоо баяр хүргэе. Хүн бол тэр тусгай хэрэгцээ, хөгжлийн бэрхшээл гэдэг юм бол тэр сая манай энэ Баясгалан гишүүний хэлсэнчлэн хүмүүс хоорондын харилцаан дотор л үүсэж байгаа болохоос биш. Нийгэм дотор л үүсэж болох биш. Өөрийн чинь дотор бол байхгүй бол. Энэ бол эр зөрөг. Тэгэхээр ахын чамд баяр хүргэе. Мөрөөдлөө биелүүлээрэ. Бидний зүгээс юу хийж чадах вэ? Монгол улсын бүх сургууль яг ийм тэгшүүртэмжтэй болоосаа. Энэ ажлыг бас дэмжинэ. Хоёрдугаарт тэр мэргэжлийн сургуулиуд өөрсдөө нэг хосмог тогтолцоор бас орно гэж ирж байна. Ажлангаа сурах, сурангаа ажиллах альч боломжийг бий болгох. Тэгэхээр орлогон олонгоо сурчна гэсэн үг. Тэгээд илүү одоо тийм хосмог юм тогтолцоон дээр бол жил алдахгүй, цаг алдахгүй ийм одоо сайн тал байна. Бас бидний зүгээс ахлах сургуулиудыг төрөлжүүлэх ажлыг эхлэх. Мэргэжлийн эрхийг олгоно. 18 нас хүрэхдээ IT-ийн инженер болоод хаанч ажиллах үнэмлэхтэй, бүрэн дунд боловсролын үнэмлэхтэй ийм хоёрыг үнэмлэхтэй болж төгсөх боломжийг бий болгоно. Бизнес эрхлэх наацхийн хичээлүүдийг заадаг болгоно. Анхны одоо энэ төрөлжсөн ахлах сургуулиуд удахгүй мэдлэгэд байж. Тийм мэдлэгэд байж. Энэ бол мэргэжлийн эрх олгодгороо давуу. Зөвхөн ихтэй сургууль бэлддэг биш. Ийм ахлах сургуулиудыг бий болгоно. Тэгээд өөршигч нь ийм мянган хүүхдүүд өөршигч нь ингэ зоригтой урагшаага тэмүүлээд бусдаа үлгэр дуурайл болоосоо гэж бодож байна. Үнэхээр сайн хүү байна. Зоригтой хүү байна. Тэгээ эмээднээс эрүүл энхийг хүсье. Чамд бас амжилтыг хүсье. Хүн өөрөө ингэ зориод явж явах үед бол асуудлууд дандаа жижигэрч байдаг. Тэр том зорилгын дээр хэдвэл асуудал жижигхэн байдаг. Тэгэхээр манай эртний одоо хаад хэлсэн байдаг штэ. Том зорилгогүй хүн жижиг асуудлын бэрхшээлд өөрийгөө ийм өтөнд бариулж авах шиг бариулж байна гэж тийм ээ. Тэгэхээр зэрэг өндөр уулын тий одоо хөтлийг зөр, өргөн талын олмыг зөр, хий гэвэл хийн, бүтнийг гэвэл бүтнэ гэж тий. Тэгэхээр энэ Монголын энэ хаантыг үлдээсэн энэ сайхан үгийг сонсоод чи ч гэсэн өөрөө хаан баг. Энэ амьдралынхаа хаан. Энэ одоо зорилгынхаа чи эзэн нь учраас ийм зоригтой яваарай. Энэ зоригийг чи мохоох юу ч байсан содхүүгийн өмнө бол юу ч биш. Чи бол үнэхэрийн өөрийнхөө тэгээ сод тавилан бүтээгээрэй. Ингэж яах нь ерөөй. Тэгээ бодлогын талаар яамны зүгээс хэрэгтэй бүх зүйлийг дэмжиж явъя. Тэгээд энэ бол зөвхөн содхүү гэдэг хувь хүн зориулсан биш. Өөртөө ч адилхан мянган хүүхдэд зориулсан ийм дэмжлэг байхыг би зорино. За. Би танаас нэг асуулт асууж байна. Та хизээл нэг чуулганы хуралдаан дээр 96 энэ тусгай хэрэгцээтэй боловсрол тусгай хэрэгцээтэй хүүхдүүд 96 сурж байгаа гэсэн мэдээлэл өгсөн байна. Яг тэрний хэдийн ихтэй сургууль, хэдийн коллеж, хэдийн одоо ерөнхий боловсролын сургуульд сурж байгаа вэ? Яг 100% сурч чадж байгаа юу? За хан 80% гэж хэлсэн. Тий 80%. Өөрөөр хэлэх юм бол одоо энэ тусгай хэрэгцээтэй хүүхдэд зориулсан төрөөс олгож байгаа дэмжлэг сургуульд нөгж байгаа тий. Тэр дэмжлэг нь хувь одоо нөгөө хувьсах зардал гэж байдаг. Тэрийг 3 дахин өндөр болгодог болсон. 3 дахин өндөр болгодог болоод хөгжлийн бэрхшээл тусгай хэрэгцээг үл харгалзаад яг ингээд эрүүл хүүхдүүдтэй хамт суралцах. Тэгж байж одоо эн чинь илүү хөгжих боломжтой болно шүү дээ. Тэгээ энэ боломжийг нь бүрдүүлэхэд сургуулиудад ийм өгсөн сургууль хамрагталт 80% өрсөн байхгүй. А ихтэй сургууль руу бол үнэхэрийн сурж байгаа нь бол ховор байгаа. Тэгээ багшд нь бол надад
яг энэ мэдээлэл чам тэдүү өгнө гэдэг юм. Одоохондоо миний цээж нь талаа би тодруулъя. Тэгээд тодруулаад чам өөрөө хэлье. Тэгээд чи надад утсаа үлдээгээрэй. Тэгээ хоёулаа утсаар харилцчихъя. Тэгээ юу ч үйл тохиолж ирсэн чиний утсыг би заавал авна. Яг энэ эд хуралтай үед бол гараад ярий за. Тэгээ чи надад хэлж байгаарай. Ийм асуудал болж байна. Тийм асуудал болж байна. Чи өөрөө ийм мянган хүний төлөөлөл учраас тий. За. Тэгээд дан ганц одоо ийм хүүхдүүд, ийм бэрхшээлтэй хүүхдүүдэд халамжийн бодлого ярих биш, халамжийн бодлогын хажуугаар бас яаж сургаж болох вэ? Яаж одоо энэ хүүхдүүдийг нээж болох вэ гэдэг талаас нь таныг ажилласаа гэж хүсэж байна. Ундаг үг хэлж байна. Яг үнэ. Зүгээр халамжийн бодлого бол нэг талдаа бол тий халамжийн бодлогыг бол хэтрүүлэх юм бол хавтгааруулах юм бол өөрөө буруу үр дүн авчирч идэг. А яг одоо хамруулах бодлого халамжийн биш. Тэгш хамруулах бодлого, хамруулах, хамтдаа явах бодлого тий. Энэ л бүх зүйлийн үндэс гэж харж байгаа. Тэгэхээр яг ингээд хөгжиж байгаа ийм хүсэл зоригтой ийм хүмүүс боломжийг олгоод явъя. Тэгээд хамтдаа явцгаая гэсэн ийм л бодлого. Миний харж байгаагаар дөнгөж төрсөн нохоор нэг хоолын тэгээд шидэж өгж байгаадаа л яг адилхан харагдаад байна. Яг нэг өгүүлэгт бол тийм байна. Тэ. Одоо их өндөр прайд гэж ярьдаг бахархал өндөр хүн чиээс л ингэж харна. Тэгэхээр зэрэг өөрийн чинь энэ том юм хүсэл зоригийг би дэмжиж явъя. Тэгээ би ч гэсэн ийм тэрэгэн цэртээр суугаад дүн өвлийн хүйтнэр явж үзсэн. Тэгж яагаад энэ нийслэлийн иргэдийн төлөөлөгч байх та энэ нөгөө судалгаа хийлгэж ийсэн. Тэгээд ер нь ямар ч байсан нийслэлийн хороод бол яг ийм тэрэгэн цэртэй хүн зөрүүс тулгуур эрхтний бэрхшээлтэй хүн зөрүүсэн ийм одоо налуутай зам өдрийн бол нэлээд сайн одоо хэрэгжүүлсэн байдаг. Бас надад маш их урам зориг өгсөн кино байдаг. 15 минутын Stairs буюу шат гэдэг кино. Найруулагч Зул Жаргалын бүтээсэн. Маш тийм өөдрөг, хүнд их эр зориг өгсөн ийм кино. Шийдэл юм жижиг юм дэр бичдэг, тийм ээ. Гагцгүй тэр шийдлээ бүгдээрээ нийтдээ хэлцэж ярихгүй хоёр талтай гарчгаад тэгэл нөгөөдүүлний хоёр талдаа ойлголцохгүй байгааг тэр кино харуулсан. Тэгээд жоохон ойлголцол байвал эн чинь бид өөрсдийн хүчээр бүтээчтэй юм байна гэдгийг тэр кино харуулсан байхгүй. Тэгэхээр зэрэг найруулагч Зул Жаргалтай би бас чамайг дараа завтай үеэр нь гуйгаад уулзах гээд үзье. Тэгээд цаашдаа ч гэсэн зөвлөөд хэлээд явбал тэр хүний бүтээсэн баага болгосон кино бол маш олон хүнд бас итгэл зориг өгсөн шүү дээ. Тэгэхээр энэ болгоноор ингээд дамжаад олон хүн өөрсгч нийгмийн амьдралд идэвхтэй оролцоосоо гэж хүсэж байна. Чамд амжилт хүсье. Тэгээд Эрдэнэт дах баясгалаа хоёртоо бас баярлалаа. Одоо аль 5 сард одоо уулзсан. Тэгээд энэ хоёроо бас би нэлээд уцтаж нөгөө юу болж нөгөөх маань юу болж одоо нэлээд уцтсан баг тий Эрдэнэт дахаа тий. Одоо За. Нэг зүйл хэлэх юм бол. За. Одоо яг баясгалан гишүүн дээрч бас тохиолж байгаа. Төрийн ордон бас нэг хөгжлийн бэрхшээлтэй хүнд одоо юу хийх шаардлага нь яг энийг асууж байгаа юм бэ гэхээр би баясгалах ихний хурлыг үзсэн. Ярилцлага өгч нэг ингэр дээр гарч чадсан үгүй тэр их харамсалтай байлаа гэж. Тэр одоо манай төрийн ордон ч гэсэн бас юм тусгай хэрэгцээ хүмүүс баг зэрэг хаагдмал байгаа юм шүү гэд бодол надад төрсөн шүү. Тэн дээр яг үнэн тэр эндэр дээр гарч ирж чадаагүй. Тэгээ тэр үед бас би ч гэсэн өөрийгөө бас их голж дотроо буруутгасан. Игнээ хэдийгээр өөр жоохон холхон байсан ч гэсэн гүйччүүд хамт өргөлцчихгүй яваа гэ тэ. Тэгээд бас тэрийг бас анзаарахгүй л байна л да. Хүн бас нэг юмыг анзаарах жижиг сэтгэл гаргах юм. Тэгэхээр зэрэг энэ бол яг бидний л хандлагын л юм байна. Тэгээд төрийн ордон бас ийм хүн орж ирснээр илүү нээлттэй болж байгаа гэж бодож байна. Энэ тэгээд энийг нь яаралтай хурдан хийх хэрэгтэй тийм ээ. Одоо яг ийм хүмүүс орж ирснээр яг бидний асуудал илүү нөгөө хөндөгдөх гарцсан энэ хүнээр дамжуулаад нэгдэж байгаа гэж ойлгож байгаа. Тэгээд бас нийгэм маань ийм тусгай хэрэгцээд боловсрол гэдэг ийм чиглэл рүү бас илүү шат гаргаасаа нэг шат 5 шатаар харах биш нэг шатаар нь хараа яваасаа гэж бодож байна.
За ирээдүйд миний дүү тэгээд юу ягаарай. Бас ийм хүмүүсийн төлөө тоо хоолоо өргөж яваарай. Тэгээ явж байгаад аяндаа хүний төлөө гэсэн сэтгэлтэй байхаар хүн өөрөө том болдог. Сэтгэл нь том хүн бол агуу хүн болдог. Тэгэхээр энэ сайхан сэтгэлээ битгий мартаарай. Энийг үргэлж санаж нэг анх ингээ бодогдсон бодлоо дотроо тээж явж хүн мартахгүй яваад тах тусмаа энэ бодол нь өөрөө том зорилго болж хувираа. Том зорилго нь өөрөө том алхам, том одоо бодлого болж хувирдаг. Тэгэхээр анх ийм ерөөлийг чамд өргөе. Би танаас сүүлийн асуулт. Та нэг нөгөө тэрэмтэртэй байсан гэж ярьж шүү дээ. Нэг би өөрөө зориуд явж үзсэн. Зориуд явж үзэхэд тулгарч байгаа бэрхшээл нь юу вэ? Яг манай Монгол улс ч юм уу шат мат одоо хомос байгаа. Бас олон нийт таныг яаж харж байна? За тэр ингэж явж үзэхэд бол нэгдүгээрт энэ нөгөө хэдийгээр ингээд яг энэ тулгуур бэрхшээл эрхтний бэрхшээлтэй хүн зориулсан юм налуу замд байгаа ч гэсэн налууг нь их өндөр хийчихсэн. За тэр бол ер нь тэгээ туслах хүн байхгүй бол ер нь харваад доошгоо алтахаар нэгэн амь насанд ч юм уу өөрийн одоо бусад эрхтэнд аюул учрахаар ийм айц төрж исэн. Хоёрдугаар автобусанд суух гэж оролдоод дийлээгүй. Ерөөсөө яагаад ч дийлээгүй. Тэр нөгөө хуваарийг харахаар яг хөгжлийн бэрхшээлтэй хүн зориулсан автобус нь уг нь ингээд UB Smart Card байж байгаа. Аппликейшн дээр тэр цагаараа ирдэг. Тэг өвлийн үетэнд яах юм тэр чинь. Тэгээд автобусанд олон нийт бол яг тэгээд явж байхад бол гайхсан янзаар харж байгаа. Тэгээд ингээд зарим нэг нь намайг таньдаг энэ хизээ юм болцсон гэсэн маягаар харж байгаа шээ. Тэгээ олон нийтийн харцуул ер нь нэг жоохон тийм нэг биднээс өөр хүн байна гэсэн байдлаар харддаг тийм юм анзаарчихсан. Тэгэхээр ер нь бол зүгээр ерөнхий боловсруулч гэсэн яг ийм маягийн сургалтыг оруулж ирж энэ хүмүүсийн ийм нөхцөл байдлыг өөрөө биеэр ингэж туулж үзсэн хүн ч ойлгож эхэлдэг. Тэгээ би бас хөгжлийн одоо хөнгөн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ийм хүүхдүүдийг Шинэ Монгол сургуулийн захирал багтаа хүлээж авч яг жирийн ангид оруулдаг байсан. Тэгээ тэр орж ирээд яасан хүүхдүүд бол нэг сарын дараа гэхэд их өөртөө ихтэй болсон байдаг. Хоёр дахь нь хамгийн гол юм нь жирийн эрүүл хүүхдүүд тийм хүүхдийг гайхаа хачирхаа болцсон. Яг л нэг хэсэг нь болцсон юм шиг. Ийм ижлэг найзлаад явдаг. Тэгэхээр энэ л юм байна л тий. Сэтгэлийнх нь очно ассан байгаа зү. Тийм. Тэгээд дээр нэмээд тэр хүүхдүүд өөрсдөө ялгуурлал байх болчтой. Тэгээд нөгөө жишээлбэл сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд байхад би нэг гоё жишээ. Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд байлаа гэхэд тэр нөгөө ангин тэрчгтэй нөгөө энэ дохооны хэлийг өөрсдөө сурцсан. Нэг нөгөөхдөө ярилцаад эхэлждэг. Ийм нэг сайн үр дүн харагдж илээ. Дээр нэмээд яг жоохон ийм хөгжлийн бэрхшээлтэй татдаг эднэр ийм хүүхдтэй бол нөгөөхийг ойлгодог болсон. Наад чи ингэ шүү, одоо ингэ шүү гэд бүгдээр ингэ туслаа. Тэгээ тэрийг нөгөө түүртэхгүй. Тэгээ ямар нэгэн одоо юм хийж өгч ийн гэсэн сэтгэлээр биш зүгээр л текстөө гэл ингэ хийдэг болсон. Тэгэхээр энэ жирийн эрүүл хүүхдтэй илүү үр нөлөө нь тусд юм байлээ. Сайн нөлөө. Тэгэхээр зэрэг ийм үгүй сайн нөлөө тий. Тэгээд тэр анги их гоё бүрэлддэг. Нөгөө хүүхдээ тойрол тэгэл бүгдээр юу ягаал. Тэгээ нөгөөх нь шалгалтаа сайн өгч хөрөөр бүгдээр халахдагшаал. Энэ нэг нийгмийн гоё эерэг хандлага тийм ээ. Тэгээд яг тийм хүүхдүүдийг жирийн сурвалд олж ирснээр жирийн хүүхдүүд хөгжлийн бэрхшээл гэдэг чинь ийм байд юм. Энэ ерөөсөө биднээс холдлох ёсгүй мэн ойрхон байх ёстой мэн гэдэг ойлголтыг бол авч байгаа. Одоохондоо яг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд зориулсан яг бэрхшээлд нь зориулсан 6 сургууль нэг цэцэрлэг байдаг. Би өөрөө 116 одоо харааны бэрхшээлтэй хүүхдийн сургуулийг төгссөн 55 гээд тулгуур эрхтний бэрхшээлтэй сургууль байгаа. 29 гээд бас хэл яриа сонсголын бэрхшээлтэй сургууль байгаа. Эдгээр ингээд сурч болоод байна. Ерөнхий боловсролоо эзэмсэж болоод ямар нэгэн аргаар одоо тэр очин ассан байгаа хүмүүсийг бүр дөрвөлжүүлээд ихтэй сургууль ч юм уу, коллеж ч юм уу одоо авах хэрэгтэй. Тэгэхгүй бол яг 9 дугаар ингээд төгсчдөг. Тэгээд эсвэл 12-аа төгсчдөг. Тэгээд дараа жил нь сургуульгүй. Тэрний дараа жил нэг юм дахиад сургуульд орно. Тэгээд дахиж нийгэмшин, дахиж өөрийгөө ойлгуулна гэдэг асуудлууд маш их тулгамдаад. Би жишээлбэл одоо яг бичиж унших тал дээр бас баг зэрэг асуудалтай л энэ гар бас жоохон удаан бичгээр саажилт өгөх гээд. Тэгээд жоохон тэгээд унших тал дээр би эрдэнэ бол
гишүүнд хэлсэнтэй том л юм бас уншиж чадна гэж. Тэгээд тэр асуудлыг бас яаж шийдэж болох вэ? Би бол подкаст сонсох тал дээр бол ямар ч асуудалгүй байдаг. Тийм тэгэхээр яг суур шинжтэй асуудлуудыг хөндөж байна. Тэгэхээр энэ бол яахын аргагүй тийм. Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй тусгай хэрэгцээтэй ийм хүмүүсийн зориулсан одоо тусгаасан ийм дэмжсэн ийм хэд хэдэн засгийн газрын тогтоол хуулийн юмнууд гарцсан байдгийг гагцгүй тэрийг ингээ гарцсан гэ манайхаа хийчдэг байхгүй. Гэтэл тэгээд тэрийг тэгвэл яг яаж дэмжиж яг одоо тэрийг хийдэг хөдөлгөөн засалж хөдөлмөр засалж хэдэн хүн байгаа юм. Яг тэрийг асуухаараа тэгээ бодиттой яг ийм хүн зориулсан ингээ дэмжлэгээ өгье гэхээр хүн суртал гаргацдаг. Энийг л би хэлээд байгаа. Зүгээр саяхан бид нар бас яг нэг ийм хүүхдүүдийг асарч хамгаалдаг ийм газарт бол шууд санхүүжилт болгосон. Зүгээр л нөгөө манаа нэг төшмөл зүгээр дарцсан л байхгүй ширээнийхээ нүдэн дор тэгж болохгүй. Зүгээр бас энэ дээр яхад миний хувьд бол энэ мэрэгжлийн сургуулиудыг илүү төлхөө ийм чиглэлийн хүмүүсүүдийг хүлээж авахыг таатай орчин бүрдүүлэх ёстой гэж. Мэргэжлийн сургууль нэгдүгээр суралцахад хямд төсвөр. За хоёрдугаар богино хугацаатай. Гуравдугаар шууд хөдөлмөрт гарахад мэргэжлийн эрх олгодог давуу талтай. Ахлах төрөлцсөн ахлах сургуульд бас орж суралцах нь илүү чухал. Тэгээд цаашаага ихтэй сургуулийг зорж байгаа тохиолдолд бас болно. Тэгэхээр энэ жил бас бид нар бас нөгөө гадаадад суралцах юм одоо боловсролын зээлийн сангаас хугацаанд бол би дахиж тушаал гаргаж хагаад юу яаж байгаа 2 хөгжлийн бэрхшээлтэй хүнийг явуулж байгаа. Энэ өөрсдийнх нь хүсэлтийн дагуу ингэж явуулж байгаа. За бас энэ юуны зүгээс бол гадаад суралцах боломжч байна. Тэгээд хоёрдугаар бид нар бас энэ нөгөө код бичигчийн сургалтад би энэ их хурлын гишүүн болохоос өмнө төрийн бас байгаараа дамжуулаад хийж ийсэн. 14-5 хүн ирээд тэндээс 4 нь харааны бэрхшээлтэй хүн байсан. Код бичиж сурах. Тэгээд тэд чинь нэг юм тусгай ингээд ярьсан юм ингээд маш хурдан яриулдаг те. Тэгээд сонсоо шууд яагаад гэдэг ийм төхөөрөмжтэй юм билээ. Тэгээд тэр ингээд тэднээс ингээд биний харсан зүйл бол тэд харааны бэрхшээлтэй ч гэсэн код бичиж сурах гэдэг. Тэр суугаад исэн надад бол асар их тийм юу хийн эр зөрөг өгсөн гэх юм уу те. Ийм хүмүүс хүртэл ингээд код бичигээд ингээд явж ийн гэдэг те. Тэгэхээр сурагчийг бүрэн захимжуулаад тэр нь өөрөө уншиж өгдөг, ийм сонсож болдог, ийм одоо сурагчдыг нэр бүрэн дэмжинэ. Тэгээд яг ийм нэг бас нэг ийм хүмүүс зориулсан blind care эднэргээд энэ аппликейшн хийцэн залуучууд байгаа. Тэднийг би дэмжиж байгаа. Сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг. Дээр нэмээд бас ийм дохооны эдэр хэлээр юм заадаг. Ийм аппликейшнүүд гаргацсан тэрийг дэмжиж байгаа. Энэ жил яамнаас иймэрхүү одоо үйл ажиллагаа болдог төрийн бос байгууллагыг дэмжинэ. Бид нар нэг цахим гэхэр нь цахим аппликейшн хийх гээд бүх юм дайраад идэв үгүй. Яг нийгэмдээ хүндээ зориулж үйл ажиллагаа явуулж байгаа юм төрийн бос байгууллагууд ийм хүмүүсээ илүү төлхөө дэмжих ёстой гэсэн ийм бодлого ирж байгаа. Тэгээ чамааг ингээд төгсөөд гараад ирэхэд илүү орон зай бий болгоцсон бай. Ажлын байр бий болгоцсон бай. Ийм хүн байна. Тэгээ ингэ нэгээд одоо манай боловсролын яамд жишээлбэл яг үүдэн дээр нь суудаг хүн бол бас л тулгуур эрхтний бэрхшээлтэй хүн. Гэхдээ маш сайхан хүнийг ухтаж авч үйлчилдэг. Тэгээд яг ингээд сайхан яамны нүүр царай болоод ээж идэг нэг хүн байдаг. Тэгэхээр зэрэг ийм бас энэ хөдөлмөрийн хуулинд байгаа шүү дээ. Уг нь 20-с дээш ажилтнтай бол одоо тусгай хэрэгцээтэй ийм иргэнийг авч ажилуул гэсэн. Энийг биелүүлдэггүй. За биелүүлж чадахгүй байвал тэр чадахгүй дээ тэр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд нь мөнгө өгөх ёстой байдаг. Заавал биелүүлж чадахгүй бол тэр мөнгийг нөгөөд тэгээд тэр мөнгө нь одоо та бүхний сурах зардалт чинь бусад одоо дэмжлэгт чинь явж явах ёстой. Би энийг бол хатуу барина. Ийм бодолтой. За намайг хүлээж авсан 3 гишүүнтэй маш их баярлалаа. Та гуравтай ажлын өндөр амжилт хүсье. За. Тийм. Үнэхээр яг тийм гоё яриад амар гоц. Чамд нэг өвдөсөө. Хүнийг яриулээд бий. Тий. Би эдгээр чиглэлийн урт ярьдаг шүү дээ. Энэ бол өөрөө яг нөгөө мөрөөдөл том байх тусам бэрхшээл үргэлж жижигэрч идэг байхгүй. Яг тэр утгаараа бид нарт ингээд надад ч гэсэн би яг дархан зорж очиод яг уулзсны дараа бол эрт нуулдаг шүү дээ. Амар баяр хэлсэн. Дандаа л ингээд нөгөө сэтгэлээр унсан ийм хүмүүстэй уулздаг байсан ч надаас илүү ингээд намайг бүр сэргээж өгөөд би уг нь ингээд айгүй уулзаад л дүүдээ урам үгэн гэсэн чинь дүүгээс урам аваад бүр ингээд тэгээд цаашаага ингээд тэрнээс хойш
нэрээ бит хоёр ингээд энэ сураад дах зөв юм бэ те. Би бас эхлээл бодож исэн 50 өрх гэж сурах нь зөв үгүй юу гэж бодсон. Дүүгхээ бодлыг сонсох дүүс дахиад сурах хэрэгтэй юм. Дахиад явах хэрэгтэй юм байна. Энд чинь миний хэлсэн түрүү ингээд үг үйлдэл болгоныг анзаарч штэ те. Үнэхээр тэр эндэр дээр гарч чадаагүй гэдэг энд баясгалангийн асуудлыг нь яригдахгүй байхгүй юу? Зарим хүмүүс ингээ баясгалан өөрийнхөө асуудлыг яриад байгаа гэж. Гэтэл энд чинь мянган хүний асуудал яригдчихэж байгаа маа тий. Одоо тэгээд дүүдээ маш том амжилт хүрсэн. Ерөөсөө боловсрол сураад ах дөрөд нь гарна гэж байхгүй. Тэгэхээр маш сайн сураарай. Тэгээд ирээдүйд одоо хамтраад ажиллана. Тэгээд дүүгээсээ бас сэтгэл зүйн зөвлөгөө авах цагч ирж магадгүй шүү дээ ер нь тий. За тэгээд нэг хоёр зүйлийг нэмээ хэлэхэд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчөөр 4 удаа сонгогдсон Франклин Делано Рузвельт гэж хүн байсан. Тэгээд тэр хүн бас яг амьдралынхын сүүлийн жилүүд бол бас их тэрэгэнцэртэй байсан. Сайн санаж байгаа бол нөгөө Сувдын эргийг канон дээр тий нөгөө тэрэгэнцрээсээ босч байгаад үг хэлэх гэж үздэг шүү дээ. Тэгээд энэ хүн бол бас түүхэн хүн. Тэгээ энэ хүнийг ингээд улс төрчийнхаа хувьд бас нийгмийн зүтгэлтнийхаа хувьд тэрэгэнцэртэй мөртлөөсөө улс орноо дэлхийд маш том анлал үзүүлж ирсэн хүн гэж уншиж ирсэн. Тэрэгэнцэртэйгээд өөрийгөө хаяхгүй тий. Дараа нь ахын чамд энэ хүний зургийг харуул. Энэ хүн болохоор би 2017 онд уулзж ирсэн хүн юм. Энэ хүн одоо 80 настай хүн байхгүй. Wolfgang Schäuble гэдэг. Тий. Энэ хүн болохоор 80 настай. Би 17 онд одоо 7 жилийн өмнө Германд очиод энэ хүнтэй уулзж ирсэн. Энэ хүн бас залуудаа нөгөө буудуулаад нуруундаа гэмтэл аваад тэгээд тэрэгэнцэртэй олон жил болсон. Тэгээд тухайн үед бол Германы парламентын дарга гэжсэн. Одоо манайхаар бол одоо улсын хурлын даргын ажил. Амар өсгөлн даргын хийж байгаа Германыхын ажлыг харин тий хийж ирсэн. Тэгээ юу гэж хэлэх гэж нэхлээр ер нь бол энэ нөгөө тусгай хэрэгцээт байна гэд хөгжлийн мэргэжилтэй гэсэн үг бол биш. Тэ тэр хүн бол нийгэмд маш олон урлагийн сод төрөл бүтээсэн хүмүүс, нийгэмдээ эерэг өөрчлөлт авчирсан хүмүүс байдаг. Тэгээд та хэд анзаарч байгаа 19 настай хүү гэхэд бол хизээ язаны 30 гарцсан хүн шиг хэрсүүчдсэн маш их одоо уншдаг, судалдаг, өөрийн бие даасан бодолтой энэ залуу байгаа. Тэгээ сая бас би сайдын нэг үгэн дотор маш олзуурхлаа бас зөвлөж байгаарай гэж хэллээ. Тэгэхээр бол зөвлөнө гэдэг чинь бол тухайн зовлон ойлгож мэдэрдэг хүмүүс бас их зөвлөд юм байна. Тэгэхээр мэдээ бол сайцаа хэлж штэ. Утасныг нь ямар ч тохиолдолд завгүй байсан ч гэсэн гараа залгаж яана гэдэг. Тэгэхээр мэдээ бол ингээд зөвхөн өөрийгөө биш бас яг энэ маш олон ижил төрлийн тий бэрхшээлтэй хүмүүсийг аваад тэгээд залуу үеийн төлөөлөлгээд одоо бас сайд та бас зөвлөх юм одоо эрэхтэй боллоо шүү дээ тий. Тэр энэ бол бас одоо санамсаргүй үг гэж бодохгүй байна. Тэгээд энэ дашрамд бас баясгалан гишүүндээ баярлалаа. Нөгөө талаас ахын нүүд бол чамд хэлжсэн шүү дээ. Би өөрөө хөгжлийн мэргэжилтэд дүүтэй. Надаас 4 насны зөрөөтэй. Тэгээ одоо ингээд олон жил одоо хөгжлийн мэргэжилтэй хүний зовлон жаргалыг ингээд мэдэрдэг байхгүй. Тэгтээ нэгэн тохиолдолд чи бүгдийг өөрөө хийж чадахгүй байсан ч гэсэн чамтай адилхан өөрчлөлтийг хийж чадах хүмүүстэй баг болж тэр хүмүүст асуудлыг ойлгуулж хамжиж тийм хүмүүсийг бас дэмжиж явах хэрэгтэй гэх. Тэгээд Наранбаяр сайдын хувьд гэх юм бол энэ боловсрол гэдэг бол үнэхээр Монголын суур асуудал. Тэгээд бид хоёр бол өөртөө ч холбоотой асуудал ярихаас гадна өөр зөндөө зүйлүүдийг бас ярилцж байгаа. Бас би ингэж дэмжиж, итгэж найдаж байгаа. Тэгээд тэр утгаараа бол бас Наранбаяр сайд өнөөдөр ингээд онцгой бас анхаарал хандуулж байгаад их баярлалаа. Тэгээд сотгүй шиг мянган хүүхдүүдэд гэрэл гэгээ итгэл найдвар өгсөн уулзалт болж байна гэж бодож байна. Танд бас ажлын амжилт хүсье. Би бас баясгалан гишүүн бит хоёр их хурлын гишүүний зүгээсээ хөгжлийн бэрхшээлтэй тусгай хэрэгцээтэй хүмүүсийн асуудал болгон дээр нь бас одоо саналаа хэлж солилцож те энэ чиглэлийн боловсролтой холбоотой энэ орчны бодлого дээр нь бас чадлын хэрээрээ дэмжиж ажиллах болно гэдэг хэлмээр их баярлалаа. Ингээд хаалтын үгийг та ингээд хэлээ. Уулзалт өндөрлөё. За баярлалаа. Хоёулаа уцаа солилцох хэрэгтэй. Тэгээ сайхан ярилцаад зөвлөж явцгаая. Ер нь бол альва зүйл яг л амьдралаас л ургаж хардаг. Юу ч гэсэн их нүсэр биш төсрөөр сэтгэж явах юм бол ямар ч асуудлыг шийдэж болдог. Хүндхэн байвал мөчилж хувааж байгаа шийдэн шүү дээ. Тэрний дараа бүх зүйл амархан болдог. Тэгэхээр зорилгодоо хүрж яваарай. Зорилгодоо өрөө дараагийн том зорилгыг өмнөө тавьж яваарай. Тэгээ ахын чамд энэ за тэгье. Би чамд энэ боловсрол шинжилгээ ухааны яамны 100 жил зориулсан баримтат гэрэл зургийн цомог энийг өгье. Тэгээд бас энэ улсын хурлын энэ дурсгалын медаль. Тэг энийг чи сайхан өөртөө хадгалж яваарай. Ирээдүйд улсын хурлын гишүүн болоорой гэж ирвэ. Ирээдүйд гишүүн болоод яг ийм бодлогыг бүр хэрэгжүүлээд боловсруулад
Монгол орноо удирдах яваарай гэж өөрчий ерөө. Хэлэхэд бэрхшээлтэй хүн гэж байдгүй. Тэр одоо бэрхшээлийг яаж даван туулах галц өргөлж байгаа тэр гарцыг өөртөө адилхан одоо ийм бэрхшээлтэй хүмүүсийг заавал олоорой гэж хэлнэ. Заавал олоорой. За баярлалаа. За